Санхүү эдийн засгийн их сургууль нь Global Rotation Program гэх олон улсын хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байна. Тус хөтөлбөр нийгмийн инновац болон олон улсын худалдаа гэх хоёр чиглэлээр эсэлт авч, оюутнуудаа олон улсын түвшний мэдлэг туршлага хуриглуулах боломж олгоолно. Энэхүү хөтөлбөрийг юу н онцлог юм бэ гэвэл, оюутнууд 3 жилийн хугацаанд 4 өөр улсад амьдарч, суралцж, тухайн улсын соёл, орчин, мэдлэг туршлагыг хуриглуулах болно. За ямар улс айлаас сургууль суралцах юм бэ гэдгийг та энэ бүсгээс харах боломжтой байгаа шүү. Нийгмийн инновац олон улсын хөтөлбөр нь нийгэм тулгамдж байгаа асуудлуудыг шийдвэрлэх, бизнесийн мэдлэг ур чадрыг хөгжүүлэх боломжийг хослуулсан шинэлэг олон улсын түвшний боловсролын хөтөлбөр байгаа. Оюутнууд хөтөлбөрийн явцад олон улсын доктор профессоруудын удирдлага доор бизнесийн болон нийгмийн шинжилгээ ухааны мэдлэгийг эзэмшиж, онол практикийг хослуулан суралцна. Түүнчлэн бодит амьдрал дээр хэрэгжих төслүүдийг хөгжүүлэн санаачлах явцдаа зөвхөн туршлагатай болоод зогсолтгүй, шийдвэр гаргах чадвараа бас хөгжүүлэх боломжтой. Төгсөгчдөө ямар ажлын байрнууд хүлээж байгаа юм бэ гэвэл та энэ дэлгэцээр хараарай. Хувийнхаа зүгээс хэлэхэд нийгэм рүү чиглэсэн ажил мэргэжлүүд бусад ажил мэргэжлүүдтэй харьцуулах юм бол мэргэжил дэвшлүүлж гадаадд суралцах, олон улсын байгууллагад ажиллах боломж илүү их байдаг. Олон улсын худлааны хувьд санхүү эдийн засгийн их сургууль нь зах зээлийн эрэлт хэрэгцээг хангах гадаад худалдааны менежер, тэр дундаа Монголын тодорхой бүхий брэндүүдийг олон улсад таниулах чадвартай хүний нөөцийг бэлтгэхээр зорж ажиллаж байгаа. Гадны зах зээл бүтээгдэхүүн үйлчлэгийг байршуулахын тулд хүнээс асар их хэмжээний өндөр мэдлэг, мэдрэмж шаарддаг. Жишээ нь Starbucks гэхэд шинэ зах зээлд нэвтрэх болгондоо тухайн улсынхаа соёл, хэрэгцээнд нийцүүлж өөрсдийнхөө стратеgiа сольж ажилладаг. Харин Global Rotation Program нь энэ мэдлэг болон мэдрэмжийг суралцахад дотоодын хамгийн тохиромжтой боловсролын хөтөлбөрүүдийн нэг гэж хэлж болох байх. Төгсөгчдийн ажлын байрны хувьд гэх юм бол эдгээр ажлын байрнууд байгаа. Та илүү дэлгэрэнгүй мэдээллийг авахыг хүсвэл энэ 5 дугаар сарын 17-нд санхүү эдийн засгийн их сургууль дээр нээлттэй өдрөлөг болох гэж байгаа шүү. Мөн түүнчлэн санхүү эдийн засгийн их сургуулийн олон улсын сургуулиас дэлгэрэнгүй мэдээлэл аваарай.